Сайн бацгаана уу? Налагчуудтай хайр дугуй мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил, туулж зогсох баган минь үл таних нэгнээс өөр диймэн хайрын эзэн болсон үлэмж төгс гэргийн минь чамда хандлан жаргасан 18 жилийн ойн баярын мэндийг хүргье хэмээн үзэсгэлэнтэй бүсгүй намжилмаад хань баяр магнаа болон хөөрхөн үрсээс нийлгээсэн маш гоё гинтийн бэлгийг манай хамт олон уламжлах гэж байна. Хүүхдийн нэрийг мөрлөн ундисоо хос баган чи бид хоёроо сайн байна уу? Аган сайхан ихчмэн сайхан намар. Мэдчилгээ үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид маш гоё бүсгүйдээ үргэлжлүүлж байна. Дэргэд маань намжилмаа ихч маань манай энэ дугаарын зочин болж саатан морилсан байна. Ихчтэй энэ өдрийн мэнд хүргэе. Ажил албан тавтаа сайхан байна уу? Баярлалаа. Тавтаа сайхан байна. Намжилмаа ихч өнөөдөр шинэ сар айлчлан ирсэн байна. 10 дугаар сарын 1 гээд гадуур бахан ахмадуудыг л баярлуулад явж исэн чинь гинэд энэ сайхан бүсгүйд гээд хаяглаад тийм сайхан бэлэг иржээ миний ихч. 10 сарын 1 гэхээр танд ямар нэгэн дурсамж аль эсвэл өнөөдрийг нэг илүү тодтогдох баярын өдөр тохиож байгаа болов гэж бодож чинь хоёлаа дурсамжаас хаваалцсан. 10 сарын 1 бол одоо манай гэр бүлийн хүрээнд бол тэмдэглэгддэг, мартагдчихгүй айгүй сайхан өдөр байдаг. Яагаад гэвэл бит хоёроо хормоо хийсэн өдөр. Тийм тэгээд хань бит хоёр чинь 2007 онд танилцаад тэгээд 10 сарын 1-нд бит хоёр хормоо хийчихсэн. Тэгээ энийг болохоор гэр бүлийнхаа хүрээнд бас өөр хүүхдүүдтэй уламжлуулъя гэд бас залуу хүмүүсийн хувьд айгүй ач холбогдол өгч яг гэр бүлийнхаа өөр хүүхдүүдтэй ингээд хүрээнд айгүй гоё тэмдэглэж бас нэгэндээ айгүй гоё дурсамж үлдээх гэж баярлдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол яалтчгүй манай гэр бүлийн баяр. Тэглгүй яг хөө тэгээд үнэхээр бас энэ мэдчилгээний эзэн хэлэхдээ өнөөдрийн энэ дурсамжийг бүр үгээр хэлж үзгээр сэлшгүй тийм их нандан холбоо манай гэр бүлийн хувьд тохиож байгаа гэсэн. Тийм ч учраас дүүгийнх нь гарт яг одоо аз жаргалыг бэлэгдэгч 99 ширхэг аз жаргалын сарнаа яг сарнаа шиг сайхан бүсгүй танд зориулагдсан ирсэн байна. Тэгэхээр дүүний эхлээд цэцгийг гардуулахаас өмнө сэтгэлийн сайхан үгсийг айлддгийг та минь бараг мэдэж байгаа болов гэж бодож байна. Цэцэг гэхээс илүү танд хэлэх үгс дэндүү их байгаа учраас тэр эрхэм хүмүүний сэтгэлийн үгс бүхнийг айлдах өргөн барь. Хүлээн авна уу миний ихчээ. Гэрт минь нүмер гарт минь түшиг энхэн биеинд минь чимэг болсон эрхэм хайртай гэргийн минь чамдаа гэж хаяглагдсан байна. Хосоор амьдрах тавиландан мөрөн түшилчиж хорвоогийн жаргал цэнгэлийг бие биесийн амталж хаан бугуйч хатан сэхээр заяа зангидж хүний орчлон хамтдаа туулахаар замбуу твийн орчлонд заяа төөргөр учирсан орчлонгийн хамгийн сайхан бүсгүй өргөө гэрийг минь гэрэлтүүлэгч гэргийн минь чамда хансан жаргасан 18 жилийн ойн баярын мэндийг хүргье. Хөв тавиландаа талархаж хүний орчлонд учирсанда цаг минут тутамд хань баярлаж явдаг юм шүү. Бид чамда хязгааргүй хайртай гэсэн байна. За тэгээд ариун нандан хайрыг гэрчилж энэ цаг мөчид эрхэм сайхан гэргийдээ гэж хаяглаж мэдчилгээг хань баяр магнаа болон хөөрхөн гурван өрийнхэн зүгээс танд илгээсэн байна. Танд болон танаа гэр бүл 18 жилийн ойн баярын мэндийг хүргье. За тэгээд намжилмаа ихчээ бид их олон хайр сэтгэлийг гэрчилдэг. Онцгойлон энэ цаг мөчид бас 18 жилийн аз жаргалтай амьдралыг гэрчилж ахын хүсэлтээр дэрэгдтэй манай хамт олон саатан морилсан учиртай. Тэгээд бас тасралтгүй бичсэн мессеж танд илгээсэн талархлын үгсийг би бараг дамжуулж барахааргүй тийм ихээр ханин таныг хүндэтгэн дээдэлдэг юм гэсэн шүү. Хамгийн гоёор тасархаа баярлуулад өгөөрэй гэдэг даалгаврыг авсан. Тэгээд хүмүүний орчлонд Аз гэж байдаг болвол ах нь ёстой Азийн суглаанд супер шагналыг нь гэргийгээрээ авчихсан юм шүү. Миний энэ орчлонд өнгөт энэ орчлонд үргэлжлэл болсон тулгын 3 жулган шиг сайхан өрсийг минь төрүүлж өгсөнд баярлалаа. Энэ орчлонд надтайган хансан жаргасан талархлаа гэд хамгийн гоё үгс бүхнийг танд илгээсэн. Одоо харин бэлэгний эзэн онцгойлон бичдэг үзэн таньдаг эрхэм дотны хүмүүс нь бас
таныг харж байгаа бол сэтгэлээсээ хуваалцдаг. За баярлалаа. Үнэхээр гайхалтай сайхан байна. Тий, миний хань чинь юу н өөрөө тэгдгэлтэй хань ямар чам шиг уран яруу өвгтэй биш те. Тэгэл үннийг хэлэхэд хайртай шүү. Чамда одоо тэгэл маш их хайртай л гэдэг цөөнүүгээр л үг хэлэх юм даа л гэл тэгдэг. Тэг яг уу мэдээж тэр хүний үйлдэлээс ямар их хайр байгааг таашгүй. Тэгээ миний хань чи их мундаг залуу 10 оны 11 сар 10 сарын 1-нд хормоо хийж ах тэр өдөр миний аав чи одоо 70 гарсан сайхан буурал байдаг аав ээжээр маань. Тэгээ аав маань дээрээ 2 охин дүүтэй 2 эгчтэй доороо 3 охин дүүтэй айлын ганц залуу. Миний хань чин доороо 2 охин дүүтэй айлын ганц хүү. Тэгээд яг хормоо хийгээд явж байхдаа аав ээжээр маань за айлын ганц хүүгийн хань байна гэдэг болол маш их ханы түшиг дулгуур хэрэгтэй. Миний охин ээж шиг одоо нөгөө 60 жил ханаа сайхан түшиж хайрлаарай. Ижийнхээ үргэлжлэн чишүүл гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр 60 жил хантайгаа сайхан жаргаж амьдрнаа л гэж боддөг шүү дээ. Чам дээр минь насгарах гээ одоо түгчээ. Яг ямар гоё юм бэ. Тэгээд ингээд харсан чинь миний хичээ эрэгтэй хүн амьдралыг босгож бүсгүй хүн харин түүнийг өнгөлдөг юм гинлээ. Өнөөдөр бас ихчтэйгээ би фэйсбүүкийн найзууд тэгээд цаг тутамдаа таны болон танай гэр бүлийн аз жаргалтай тэр сайхан дурсамжуудыг харах бүртээ үнэхээр үлгэр жишээ авдаг. Тэгээд нарны гэрэлтэй налайх дутгийн маань нэгэн сайхан үлгэр жишээ гэр бүл өнөөдөр 18 жилийн ойн баяраа яг налайхынхаа төв талбай дээр ахыхаа хөсөлтөөр үргэлжлүүлж байгаа учиртай өнгөт энэ орчлонд учран золгосон та бүхний минь амьдрал үргэлжийн мөнхөд аз жаргалаар бэлхэж байх болтугай 18 жилийн энэ сайхан хайр сэтгэл цаашдаа 10 20 30 магадгүй 100 жил үргэлжлэх тийм сайхан дурсамжийг мөнхлөх болтугай гэж хүсье. Сайхан баярлалаа миний хчээ. За баярлалаа. Танай хамт олонд бас маш их баярлалаа. Үргэлж дандаа хайрыг түгээж идэгт маш их баярлдаг шүү. Налгар налахт ирээд одоо 4 дахь намрыг үзэж байна. Тэгээд ерөөсө 2 жилийн өмнө л налахчуудаа хайрыг түгээг пэйжийг дагсан. Тэгээд заримдаа энэ пэйжийг үзээд айгүй гоё юм ирч хүч нэрийг авдаг, уйлдаг, уярдаг, баярлдаг. Тэгээд өнөөдөр ингээд өөрөө бас энэ сайхан мэдрэмжийг аваад зогсож байгаадаа үнэхээр их баяртай байна. Танай хамт олонд маш их ажлын амжилт хүсье. Тэгээ хандаа болон 3 хөөрхөн өрстэй маш их баярлалаа. Хандаа хайртай шүү. Эрдүрингээ татуулсан гэрээ зандан бүсгүй чимэндээ гიშгсэн газар тан цэцэг ургуулсан гизэгтэй зандан тэнгэрийн бүсгүй нарсан сүрчээсэма мэндэн учрал байлгүй тэнгэрийн бүсгүй чи